бичлэг дээр төгөн сурвалжуудад үндэслэн Монгол харвааны арга барилын үндсэн зарчим онолын ойлголттой болсон. За энэ бичлэгийг үзэх гэж байгаа бол өмнөх бичлэгийг заавал үзээрэй гэж зөвлөмөр байна. За эртний харваачдын чадварууд одоогийн наадмын харваачд өвлөгдсөн болов уу? Мөн наадмын харваачд эртний уламжилт харвааны арга барилаараа хардаг болов уу гэсэн сэдвийн дараа өнөөдрийн бичлэгийг цааш үргэлжлүүлэх юм. За тэгэхээр үндсэндээ наадмын харвааны харуулах арга барил мөн эртний харвааны харуулах арга барил хоёрыг хооронд нь харьцуулж үзэх юм. За ингээд цааш үргэлжлүүлцгээе. Даяаршиж байгаа энэ цаг үед үндэсний онцлог өв соёлыг бид бүхэн чухалд авч үзэж эхлэв байна. Монголчууд бид бүхэн наадам, цагаан сараар үндэсний өв соёл уламжлалтаа төсөөлдөг болоод удаж байна. За тэр дотроо Монгол наадам бол Монголын үндэсний бахархал түүх, өөрсдийн бүтээсэн гайхшин шиг соёл, ёс заншлын илэрхийлэл хэмээн бид бүхэн үзэж байна. За уг баярын гол зүйл нь бол 93 наадам гэдэг хурдан морь уралдах, бүх барилдах, сур харваа хэмээх үйлдэлүүд байдаг. За энэхүү бидний ярианы сэдвтэй холбогдох хэсэг нь бол наадмын сур харвааны үзэгдэл. За нуусам харвах соёл нь бол монголчуудын нэгэн томоохон уламжлал үндэсний бахархал гэж үздэг. За ер нь Монгол үндэсний бол одоо тэр уламжлал үндэсний гэх одоо өгнүүд нь ямар дахтай юм бэ гэдэг нь зүйлээ цааш тал бичих дээрээс харцгаая. Үндэсний хэмээх үг нь бол үндэс усаа гарал гэсэн утгатай байдаг байна. Харин уламжлалт хэмээхийг бол эртнээс дагаж бүрдсэн гэсэн одоо утгыг агуулдаг байна. Наадмын сур харваачид за үндэсний уламжлалт тэр арга барилаараа харавдггүй гэдгийг л цааш судлах хэрэгтэй болж байгаа гэсэн үг. За тэгэхээр бол өнөөдрийн яг наадмын харваачдын харавдаг арга барилыг хэдүүлээ туршиж үзье. Мөн дараа нь эртний харвааны харуулах арга барилыг туршиж харьцуулж үзчихье гэсэн үг. За тэгэхээр интернет дээрээс би YouTube дээрээс нэгэн видеог олсон байгаа. Тэрэн дээр бол үндэсний харвааны одоо харуулах аргыг зааж байгаа нэг бичлэг байгаа. Гэхдээ хамгийн гол үнцийг бол яг мөрний хэмжээнээс арай ийм юутай. Одоо ингээд энэ зурхай тэр хасаа харагдаж байна тийм. Одоо эндээс хасаатайгаа яг одоо перпендикуляр гэх юм уу тийм. Яг тэгсэн шүү дээ. Энэ хажуу талаараа. За хажуу талаараа. Яг хажуугаараа хараад одоо үндсэн зогсол. Тийм үндсэн зогсолт бол энэ. Нумад татаад ингээ харах юм бол зүүнүүдээ буу буудахад яаж хардаг вэ? Зүүнүүдээ ханаад баруун нүдэрээ хардаг тийм. Баруун нүдэрээ хар. Төвч чинь яг одоо энд ирэх шээ ингээд. Ингээд атахаар энэ харав. Энд л харж байна юм чи. Харж байна. За ингээд. Ингээд харна юм. Ингээд харнараа. Энэ санаан дээр ингэж одоо ингэж оруулж энэ санаан дээр мэдрээд за тэгээд энэ би нэг юм зурцсан байна. Тийм. Тийм бай. Энэ ч одоо нэг хараа. Энэ сумыг энэ хэмжээтэй урт энэ ном энэ хэмжээтэй урт татаад тэгээд энэ хараагаар тэр хасан дээр хараад ингээл тавихад над номцын одоо тэр энэ дээр яг хүргэнэ гэсэн тооцоо энэ хэмжээс энэ мэдрүүл чинь энэ хорон дээр чинь энд очиж ингэж мэдрээ. Ингээд тавьчих. За чиний сая энэ чинь бүр энэ нэг үд байна. Энэ чинь нэг үдтэй тал. Энэ чинь нөгөө 100-д талын үд. Тийм учраас энэ наашаа хар. Энэ хамтгай тал нь цаашаа ном руугаа харж байгаа юм. За ингээд юу. Энэ хорог ингээд тавиад тэгж салхихгүй зүгээр л ингээд барьчих. За энэ чигээр. Наад ороогаар тогтооход л хийгээв. Тэ наад гараа. Дэше. За яг тэр бичлэгийн дагуу хэдүүлээ энэ наадмын харваачдын арга барилыг одоо туршиж үзье. За тэгэхээр хэдүүлээ одоо яг тэр наадмын сая бичлэг үзлээ. Наадмын харваачдыг одоо хэрхэн харавдаг тий яаж одоо арга ёстой гэдэг арга техник сая хэлээ. Одоо анхны мэдээлэл авч авлаа. Яг тэрийг нь одоо туршиж үзье. За хөлтэй мөрний хэмжээтэй яг ингээд тэнцүү ингэж зогсох хэрэгтэй юм байна. Жишээ шиг байргаа хараад
сумаа аваад ихтэй ном барьж байгаа гарынхаа энэ зүүн талд нь 7 уран дээр тавих юм биш үү. Тэгээ заавал ч гараа ингэх хэрэгтэй юм байна гэхэрч. Ингэж тавих хэрэгтэй. За тэгээд хэдийг сум тогтоох хэсэгтэй байсан сая. За тэгээд сумныхаа доогоор эрхээ уруугаа. За гараа болвол ингэж барих хэрэгтэй юм биш үү. За доогоор нь эрхээ гараа оруулаад жоохон зайтаа оруулж гаргацсан шүү гэж. Яг толгодгүй юм байна. Жоохон зайтаа оруулж гаргацсан. За тэгээд эндээсээ хэдүүлээ. Одоо хойш нь татахтаа дээрээсээ татах хэрэгтэй байсан. Дээрээс нь татдаг гэж зааж ах шиг байлаа. За дээрээс нь татах. За тэгээ нэг юм хүн дээр өдөө 100 гэж бас зааж ирсэн байсан. Өдөө 100 гэдэг юм маань бол заавалчгүй энэ өдөртэй хэсгийг нааш нь авах хэрэгтэй юм шүү. Гэдгээс бичиг дээрээс харлаа. За өдөө 100-аад тэнгүүтээ хараалхтаа татахтаа бол дээрээс нь татдаг юм байна. Сумаан бол өмнөхөө зүүн талд барилгалдаг юм байна. За хараалхтаа бол буу шиг сая бүр хэлсэн шүү дээ. Буу шиг зүүнүүдээ одоо аниад баруунүүдээ харах хэрэгтэй гэж заасан. Гэхдээ хараалхтаа байж гараа бал. Тэгэхээр Чингис хаан маань бас бал хэрэг болдог байсан бахан Чингис хаан. За тэгээд хуруун дээр зурх нь шүү дээ гэж зурдаг баг. Балаа. Эсвэл бал эрэхтэй гэсэн. За тэгээд тэр балаа хаана харах гэж байгаа тэр зүг рүүгээ чиглүүлдэг гэсэн баг нь шүү дээ. Бууны ааш. За тэгээд зүүнүүдээ аниад баруунуудаа том гэгч нэгээд болоогүй суман дээрээ хаа хүртэл татах тэмдэглэл явах хэрэгтэй. Тэгэхээр энэ хүртэл татнаа гэж энэ дээрээ тэмдэг тавих хэрэгтэй юм биш үү. За тэгээд цааш нь үргэлжлүүллээ. Тэгэхээр бол яг наадмын харвааныхны таталт бол дээрээсээ ингэж татна шүү дээ. Ингэж зогсож байгаа дээрээсээ ингэж тэгээд байлаа яг хаа хүртэл энэ сум болохоор тэмдэггүй байл ийшээ сум ийшээ гүйчих гэдэг юм аа. Тэгэхээр яагаад ингэ гүгээд байна вэ гэвэл сумаа одоо нумныхаа одоо зүүн тал дээр нь 7 орон дээр барьсан байгаа тохиолдолд ийшээгээ ингэж гүгээд идэг. Яагаад гэвэл энэ чинь онлынхоо хувьд эрхэн уруу чинь ийш наашин шахдаг, хүчийг наашин шахдаг байхгүй эрүүлдэг. Тэгэхээр сум заавалчгүй ийшээгээ ингэж ирдэг. Тэгэхээр энэ бол онлын алдаатай хараа гэсэн. Энд алдаатай. Хэрвээ энэ эргэлтийг зогсоохын тулд ямар зогсоно гэвэл сумандаа гар хүрхгүйгээр доороос барьж байгаа. За тэгэхээр наадмын харваачд бол ийм хөндөй зайтай ингэж доороос нь ингэж хараад харагддаг. За эсвэл бол энэ 7 уруугаа ингэж шахаад чи үнийг ингэж босгож жагаад хараад харагддаг. Тэгэхээр энэ харваа маань өөрөө тэр нөгөө нэг эртний уламжлалт харваанаас одоо ялгаатай байгаа талуудын сая харлаа. Сумаан болвол өмнөхөө зүүн талд нь тавьдаг юм байна. За тэгээ гар дээр зурх ёстой юм байна. За эрхивчилж харуулахдаа тэр доор нь ингэж сул барихгүй бол сум унаад байх юм шиг. За дахиад үзье. Хурдтай тэр нөгөө уян хатан хөдөлгөөн, хурдан хөдөлгөөн, хөдөлж явахдаа харвах, орон дээрээс харвах тэр үйлдэл хийж болох нь үгүй гэдгийг бас таашаа үзье л да. Ангиас авах нь тэгэхээр заавалчгүй гараа доор сумлах хэрэгтэй болох нь. За хийлээ. Доороос нь барьлаа. За би хөдлөө тийшээ ингэж сум унаадах юм хэцүү юм биш. За тэгэхээр унаадах юм чи 7 оруугаа дарж өгөх юм шиг. Ингээд дарцгаад нэгсэж жагаад юмнуудээр л харах юм шиг байна. За тэгэхээр би өөрөө морин дээрээс харагдаг. Тэгэхээр морин дээрээс ингээ харахад тавьчихъя гэж бодсон юм ээ. Би хөдлөж байгаа. Тэгэхээр бас ингээд даамаа стрэл сумын гүгээд байна. Тэгэхээр бас нэлээл хүндэл юм болох нь дээ. Нэлээл хүнд юм байна. Тэгэхээр морь унж байгаа тохиолдолд бол юу нүдэ анхитгийг үйл тийм ээ. Хоёр нүд ингээд нээлттэй байх хэрэгтэй байхыг морь унахд шаарддаг байгаа. Яг нөгөө Монголын түүхэн сурвалж дээрээс гаргаж ирсэн тэр олон давуу чанартай тэр олон төрлийн харвааг бол хийж их боломжгүй байна гэдэг эндээс харлаа. За одоо хэдүүлээ эртний харвааныхаа харга болтыг ялаа харж үзье. За тэгэхээр байр угаан хоёр нүдээ харах ёстой. Үл хэлээд бицээ чангалан, угаа бас чангалан баг зэрэг гэж өгнө. Нумаа бол байт харж байгаа газартаа зэрэгцүүлж өгнө гэж өгнө. За сааднаас сумаас суулаад өнтөөгөө тусарч болж ирээд хойш нь шутраад одоо хойныг бол хөвчөнд хийнэ. За тэгээд энэ эрхийн ургаараа бас эрхвшиж харж байгаа. Тэгээ хүмүүс сумаан бол дотгош нь шахаж өгч. За энэ тохиолдолд бол сум түрүүний шиг сум ингээд унаад унахгүй. Биш нь шуунахгүй. Яасан ч унахгүй. Зөв эрхвчлээд ингээд дарж байгаа тохиолдолд 7 орныхаа дотор талаар энийг шахаж өгч байгаа учраас энэ бол ямар ч нэгэн унах тийм шаардлага гэдэг нөхцөл байхгүй гэсэн.
За тэгэхээр эртний харваан дээр суман дээр юм бол хаа хүртэл татах гэсэн би тавьж өгдөггүй. За ингээд ямар нэгэн тийм үд зуух тэр мэдрэх тийм бол байхгүй. За тэгтээ бол биеийнхээ хаа нэгтэй хөвчийг мэдрэх ч юм уу тийм зүйлүүд бол гарч ирдэг. Миний хувьд бол сумын татаад эрүүний доор одоо эрүүнийхээ хязгаа авч ирж мэдэрдэг. За цаашаа ингээд харж үзцгээе. Үзье. За номыг татахтаа бол яг энэ байдлаас хоёр дэшин татна. Ямар нэгэн дээрээс татах юм уу, доороос татах юм үйлдэл байхгүй. Байдаагаа харалдаа бариад за хойдлын тохоос өглөө энэс хойшоо татна. За байрыг хараалахтаа бол хоёр нүдэрээ хардаг. Зүнс мэдрэмжээрээ хараалдаг гэсэн. За хоёр нүдэрээ харлаа. За тэгэхээр энэ бас хятад сурвалж дээр бичсэн байгаа шүү дээ. Монголчууд хэрхэн яаж харвдаг вэ гэдгийг тийм ээ. Зүүн гар нь бол түлхэх мэт, баруун гар нь чангаах мэт гэж хэлсэн байгаа. За би дахиад харуулж үзүүлье. За татлаа. За ингэ. За энэ бол яг эртний харвааны харах арга барил байгаа. За тэгэхээр энэ дээрээс нөгөө нэг олон төрлийн харваа хийж болно гэж хөдөлгөөнтэй харваа хийх тэр шалгуурыг одоо үзцгээд за ингэ үсэрж байгаа чарвсан болж юм тийм ээ. Ийшээ хөдөлгөөд харуулаа ингэ хөдөлгөхөд яг юм сум унахгүй юм байж. Тэгэхээр ийм олон төрлийн харваа хийх гэдэг ямар нэгэн тийм саад алгаа. Тэгэхээр энэ бол одоо эртний харвааны даваа чанарын шүд. Тэгэхээр үндсэн зэрэг айрам мөн анги өрөөний үед бол хөдөлгөөнтэй, хурдтай тийм харваануудыг хийх хэрэгтэй болж байна. Тэгэхээр тэр шалгууртаа бол энэ харваа нийцж байна. За наадмын харваагаар харуулах аргат тийм ээ. Тэр эртний харвааны хотын шалмгай харвах бололцоор хэр гэдэг юм бэ гэж үзчихээ. Сумаа авлаа, энэ хатуулаа хуулаа. За тэгээд их оруулаа. За тэгээд 7 руу шилжүүлээ. Тэгээд татна. Юугаа заавал хараад явуулаа. За нэг ийм их хугацаа шаарддаг юм шиг байна. Заавал ч үгүй тэр дөрвийн даг харах. Аим бүтэн шалган байна. Харахчтай байх. Тэгэхээр зарцуулсан секундын 5 хүн хийсэн үйлдлийн 5 хүн хараад үзээрэй. Тэгэхээр энэ дээрээс үл маш нарийн харагдах болно. Тэгэхээр яа харахгүй эртний харваа нь бол олон тийм үйлдэлүүд дээрээс харах тийм ээ. Боломжтой гэсэн ямар нэгэн дайнч болгоно уушаа алхаж харуулж болно. Хойшоо хурж явахдаа харуулж болно. Мөнгө юм хазгаач байж болно, дээршиж байж болно. Морин жахтаач харуулж байгаа. Тийм учраас яг тэр нэг эртний харвааны олон төрлийн өнцгөр харваж болох, төлгөөнтэй харвах, морин дээрээс харвах нийцсэн харвааны харва бол яг энэ эртний хэмжүүл харвааны харва гэдэг харагдаж байна л да. За тэгэхээр наадмын харваачид угаасаа ингэж харвдаг байсан юм уу? За эртээр үеэс ингэж харвдаг байсан юм уу гэсэн асуулт гарч ирнэ. Яагаад эртний харвааны юм байгаа? Яагаад наадмынх юм болцсон юм гэсэн бас асуултууд гарч ирнэ. Угаасаа наадмынх ингэж харвдаг байсан юм уу? Эсвэл ийм болчихсон юм уу гэж. За тэгэхээр хэдүүлээ эргээд түүхэн сурвалж руугаа орцгоё. За наадмын харваачдыг 20 дугаар зуунд одоо харуулж ирснийг гэрчлэх маш олон бичлэг видеонууд байгаа. Тэрхүү видеон дээрээс бид бүхэн сумаа аль талдаа байрлуулж яаж харвдаг байсныг нотлох баримтуудтай бид бүхэн танилцах хэрэгтэй болж байна. За видеорыг шилжүүлье. За наадмын харваачдууд бол яг анханасаа бол ингэж харагдаггүй байжээ. За үүнийг нотлох түүхэн зураг мөн түүхэн бичлэгүүд бол маш олон байдаг. Монголчуудад бол 17 дугаар зуунаас 1911 он хүртэл бол бид бүхэн манжийн иргэшилдор байсан. Манж харвааны арга барил мөн манж нумыг хэрэглэдэг байсан гэсэн үг юм. Өвөр Монголын одоо тусгаар тохиолдлын төлөөх одоо хөдөлгөөний удирдагч Дэв ангийн нэгэн гайхалтай бичлэг байдаг. За тэрхүү бичлэг дээр бол Дэв анг яг одоо манжийн үеийн нуусамаар яг тэр одоо манжийн үеийн эртний харвааны арга барилаар харж байгаа бичлэгийг бид бүхэн үзэх юм шүү дээ. За тэр бичлэг дээр одоо сумаа хаан тавьсан байна. Яаж хэрхэн харж байна гэдэг арга барилчтай. За хэдийгээр бичлэгээ үзье. За бичлэг дээрээс одоо харваач маань бол тийм ээ нумаа бол одоо нум барьсан гараа эрхийн уран дээр эрхивчилж харж байгаа. Бүхэн харж байна. Тэгэхээр энэ үед бол одоо ер нь нум барьсан гараа эрхийн уран дээр сумаа барьж хардаг байсан байх шүү.
шүү гэдэг гэрчлэх том бичлэг байна шүү дээ. За баримт өгөр дуусаагүй. За дараагийн нэгэн бичлэг байгаа. За ардын хувьсгалын 30 жилийн ойн баяр наадмын сур харваа. Одоо энэ бол одоо 1951 оны орчмын бичлэг хэмээн үздэг. За энэ дээр одоо харваачид бас яг одоо сумаа нүнийхээ аль талд нь барьсан байна. Яаж харуулж өгнө гэдэг тэрийг харцгаая. За бичлэг дээрээс бол мөн л адилхан сумаан бол ном барьсан гарынхаа эрх уран дээр тавьж харуулж байна. За эрхөвчилж харуулж байгааг бид бүхэн харж байна. За тэгээд ямар ч гар дээр ингэ зураагүй шүү. Зураагүй юм баалаар зурж байгаа тийм тэмдэглэгээ бол харагдахгүй шүү. Энэ үед бас баалаар зурдаггүй байжээ. Түрүүний бас тэр Дэв ангийн бичлэг дээр ч гэсэн гар дээр зурж харахгүйсэн шүү. За энэ дээрээс бол маш гоё гайхалтай харуулж байгаа энэ бичлэгүүдийг бид бүхэн харж байна. Тэгэхээр энэ наадмын харваачд бол одоо ингэж харагдаг байж. За баримт бас ингэж дуусаагүй. Дараагийн бас нэг баримт байгаа. Бас энэ бол 80-аад оны харж байгаа бичлэг байгаа. Энэ дээр бол асал наадмын харваачд маань юм барьсан гарынхаа эрх уран дээр тавьж харуулж байна. За тэгээд гар дээр зурхгүй байна. Ямар ч үд зууж байгаа тэр байдал харагдахгүй байна. Тэгэхээр энэ бичлэгүүд бол Монголын наадмын харваачд бол одооныхаас өөр харагддаг байсан гэдэг бодлого маш том баримт шүү дээ. Маш том баримт байгаа гэсэн. Тэгэхээр энэ үеийн одоо харваа бол яг багч гисэн тэр эртний харвааны арга барил буюу нумаа одоо сумныхаа баруун талд нь эрх уран дээр байрлуулаад эрх хвчлээд хоёр нүдэрээ харж одоо идрэн зүүн совингоо ашиглаж хараад тэр аргаар харгадаг байжээ. За харин бол энэ 80-аад оноос хойш бол энэ бүхэн өөрчлөгдөж эхэлсэн байх нэ. За эндээс ингээд өгнөд үзвэл орчин үеийн наадмын харваа нь бол жинхэнэ Монгол уламжлал гэхээс илүүтэй орчин үеийн одоо тийм тоглоом, спорт, наадмын хэлбэртэй болж хуурсан байх. Тэгэхээр түрүүний анх хэлжсэн үндэсний уламжилт гэдэг тэр үндсэн одоо тэр зарчимдаа бол нийцэх байсан байна. За байнга өөрсөлдөө, дүрм журм солигдоод харав гарга нь тэр үндснийхээ харав гаргаар харахгүй байгаа юм чи энийг үндэсний харваа, уламжилт харваа гэж нэрлэх тэр шаардлага байхгүй байна шүү дээ. Тийм ээ. Яагаад гэвэл уламжилт тэр дүрм журмаа хэрэглэдэггүй, уламжилт харав гаргаа хэрэглэдэггүй. Тэгэхээр энэ үндэсний биш биш, уламжилт биш байна шүү. Тэгэхээр бол наадмын харваачдад үндэсний уламжилт харгаараа харддаггүй байх нэ гэдэг өгүүлбэрүүд бид хурж байна. Мөн үзэж та бүхэн ч гэснээр тал бүрнээ бодоод тунгаагаад зэрэг. За Монголоос одоо бус дорн бол үе соёл уламжлалаа ингэж хамаагүй өөрчилдөггүй. Харин ч яг тэр байсан тэр чигээр нь цааш өглөөлж тэр зүйлээ өөр хойчтой үлдэхийг хэмэлцдэг. Тийм ээ? Хадгалж цааш өглөөлөхийг хэмэлцдэг. Харин монголчууд болохоор үйл соёлоо судлан дэлгэрүүлж одоо цааш нь төвлөрөхийг зорддоггүй. Харин ч нөгөөдгөө өөрчлөөд өөр болгоод тийм ээ зэрэмдэглэх тэр одоо байдлыг ашиглаж байна. Энэ нь бол наадмын сур харваачдад маш тод хэрэгжиж шүү. Тэгэхээр тэр бол уламжлалт цаадаг орон суур хэрэглэхгүй байна. Уламжлалт Монгол дээлээ хэрэглэхгүй байна. Уламжлалт харвааны арга барилаа хэрэглэхгүй байна. Тийм ээ энэ мэтчлэн нөхөө өв соёл үндэсний гэсэн зүйлүүдийг бид бүхэн гээж бартж байна. Тэгэхээр энэ бүхэн зөв буруу юу гэдгийг та бүхэн өөртөө тонгоогаад үзээрэй. За баярлалаа.